За өстөд гадааддаа вайрлолоод шуугаад байгаа Big Mac салаатыг хийж эцгээе. Таад маань бичлэгнээрээ лайкад дараад ширэж чадлах юм артва. За энэ салат бол талахгүй бүргэр л гэсэн үг шүү. За тэгээд дэлхийн барьж байгаа хүмүүс маань ойрхон суугаарай. За орцуудтайгаа танилцъя. Орцууд маань маш энгийн яг энэ харагдаж байгаа орцууд. Хамгийн эхлээд ягаан сонгон талыг жижиглэж татаад хайруулын ногоонд багцгийн тос хийж өгөөд ягаан сонгон болон татсан үхрийн маха хийгээд өгнө. Үхрийн мах маань 300 г байгаа. За амтлаганд нь давс хар юм уу цагаан персээр амтлаад өгнө. За багцгийн хураад өгөнгуудаа дээрээс нь чедар бислэг хууцсан юм уу өрснээр хийгээд өгнө. За одоо ногоонуудаа бэлтцгээе. Ногоонд маань салаад навч юм уу айсбергийг нарийнхан ингээд хэрчээд өгнө. Том помидор 2 шиг. За дарсан үрцгийг болохоор шинээр гарсан Трижлианыгийн дарсан үрцгийг ашиглаад хийж байгаа. За 6 шигийн үрцгийг нарийнхан уртааш нь хэрчээд өгнө. Салаадаа хольж болохоор савнд ногоонуудаа хийгээд өгнө. Салаад навч помидор, өргөс тэмэх, хуурсан бислэгтэй маха дээрээс нь хийгээд энэ салаад маань нэрээ 2-3 порцтой салаатныхаа тус бүрийн орох орцуудыг нарийнаар коммент хэсгээр бичиж таад маань тийчээс хараад хийгээрэй. За салаатныхаа гол орц болох соусоо найруулцгаая. Трижлианыгийн бүдэн шуудны майонезнаас 5 олонний албаг, за гичнээс 1 олонний албаг, кетчуп 2 олонний албаг, мөн дээрээс нь Трижлианыхаа дарсан хүрцэнээс 3 шихийг ойролцоогоор жижиглэж татаад өгсөн байгаа. Мөн шүүснээс нь баазрын хийнэ. Баазрын сарамсны нутаг эсвэл сарамс хийж болно. Паприка буюу улаан перснээс. За хамгийн сүүлд нь зөгийн болноос баазрын хийж өгөөд сайжруулж холиод өнөөдөр маань соус бэлэн болно. За энэ соусаараа хэдүүлээ бургертэй болон hot dog, сэндвич гэд олон төрлөөр нь холиод идэж болно. За соусоо тавиад өнөөдрийн маань амтаа салаад маань бэлэн боллоо. За тэгээ бургер идмээр байвч бургерийнхаа талан санаа зовоод дэглэмтэй турмаар байвч амттай мэдмэр санагдсан үедээ энэ салаатаа газ хийгээд туршиж үзээрэй. Нэрээ сүүлийн үед хямнаас таталцсан байлийн хүмүүс тийм болохоор энэ салаатыг бас хийгээд туршиж үзээрэй. Илүү их сонирхолтой бичлэг үзхийг хүсвэл нам фоллоу хийж дагаарай.